Ирээдүйн эзэд мэрэгжил сонголтын аян. Бидний амьдралд том жижиг маш олон төрлийн сонголтууд өргөж тулгардаг. Сонголтоо хэрхэн хийснээс хамаарч эцсийн үр дүн өөр өөр байдаг. Тэгвэл зөв сонголт та биднийг амжилт, ялалтын өөд хөтэлдэг. Ирээдүйн амьдралынхаа төлөө зогсолтгүй завгүйгээр хөдөлмөрлөх их хотын залуус. Тэд аль хэдийнэ сонголтоо хийсэн. Зарим нэг нь хин нэгнтэй ярилцж байж маш сайтар бодож төлөвлөж сонголтоо хийсэн бол хэсэг бүлгэн зөвхөн өөрсдийн сэтгэлийн хөрлөөр сонголтоо хийсэн байдаг. Гэхдээ сонголт болгон зөв байх албагүй. Харин зөв сонголт та биднийг эрсдэлгүй ирээдүйд хөтэлдэг. Амьдрал тохиох олон сонголтуудаас хамгийн чухал нь мэрэгжил сонголт юм. Ахлах ангиа төгссөөд ямар мэрэгчлэр сонгол суралцгаа хараахан шийдвэрлээгүй хинт хандхаа мэдэхгүй байгаа сурагчид та бүхэнд дэм болохоор 2018 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс 5 дугаар сарын 1-ний өдрүүдэд мэрэгжил сонголтын ирээдүйн эзэд аян улс орон даяар зохион байгуулагдах гэж байна. Эдгээрэнгүй мэдээллийг та бүхэн дор гарч буй цахим утаснаас авах боломжтой. Ингээд мэрэгжил сонголт тань мэрэгэн байх болтугай. Ирээдүйн эзэд мэрэгжил сонголтын аян. Зохион байгуулагч хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар. Сайн байцгаана уу залуучуудаа? Залуучуудаа гэхэлэр илүү. Та нар бол залуучууд Монгол улсын залуучуудын хөгжлийн дэмжих тухай хуулинд тусгагдсанаар 15-аас 34 хүртэлх бүх хүмүүсийг залуу хүн гэж үзнэ гэж заасан байгаамаа. Өнөөдрийн ирээдүйн эзэд аяныг зохион байгуулах болсон учир шалтгааны талаар та бүхэн товчхон танилцуулъя гэж бодож байна. За, Монгол улсын хэмжээнд 200 гаруй ихтэй сургууль мэрэгжил сургуульд үйлдвэрлэлийн төвд бас нэг 227 орчим мянган оюутан суралцж байгаа. Энэ суралцж байгаа оюутнуудаас бид бүхэн судалгаа авсан. Та сонгосон мэрэгжилдээ сэтгэл ханамжтай байна уу? Сурч байгаа сургуультай сэтгэл ханамжтай байна уу гэдэг судалгаа авсан. Нийт оюутнуудын 60 гаруй хувь нь яг одоо сонгоод суралцж байгаа мэрэгжилдээ сэтгэл ханамжгүй байна гэсэн хариулт өгсөн байна. Харин 40% нь сэтгэл ханамжтай байна гэж. Хүний амьдралд маш олон сонголтууд тохиолддог. Магадгүй энгийн нэг жишээ ярихад та нар iPhone барьмаар байна уу? Samsung барьмаар байна уу? Магадгүй өнгөрсөн бүх хотын тоглолт дээр Степен Каригийн багийг дэмжих үү, Леброн Джеймсийн багийг дэмжих үү. Эсвэл хоолны газар ороод кофе уух цаа авах ч гэдэг. Энэ бол жижигхэн сонголтууд. Хүн амьдралдаа маш чухал 3 сонголттой тохиолддог. Хамгийн эхнийх нь мэрэгжил сонголт. Нөгөө 2 сонголтын талаар би дараа нь танилт ярина. Та мэрэгчлээ зөв сонгосноо буруу сонгосноо гэдгээс хамаарат 4 жилийн сурсан амьдрал чинь 40 жилийн амьдралын чинь эд баялаг болох уу? Эсвэл ахаад 4 жил сураад ахаад шинээр өөр сурах амьдрал эхлүүлэх үү гэдэг ийм сонголттой очирдаг. Мэргэжлээ зөв сонгож чадаагүй улмаас одоо болтол ажлын байран дээр орч чадаагүй оюутан залуучууд байна. Би түрүү хэлсэн 227 орчим мянган оюутан суралцж байна гэж. Жилд энэ оюутнуудын 40 орчим мянган ихтэй сургуулаа төгсөн гардаг. Тэр их сургуулаа төгсөж гарсан 40 мянган оюутны 12 мянган л ажлын байртаа залгадаг. Үлдсэн одоо 20 гаруй мянган ажилгүй байдгаа гэсэн. Нэгдсэн үндэсний байгууллагаас авсан судалгаагаар Монгол залуу хүн ихтэй сургуулаа төгсөөд тогтвортой ажлын байранд ортлоо ойролцоогоор 2.6-аас 3.2 жилийг ажилгүй буюу бидний хэлдгээр гудамд лаац шиглэж өнгөрүүлдэг. Ийм аюул зовлон нүүрлэж буй учраас ихтэй сургуульд элсэж хараахан ороогүй байгаа удахгүй их сургуульд орох хүсэл эрмэлзэлтэй байгаа оюутны сурагчид та бүхэндээ ирээдүйд сонгох мэрэгчлээ эртнээс сайн судалж сонгоорой гэдэг үднэс энэ ирээдүйн эзэд аяныг 2 дахь жилдээ зохион байгуулж байгаа. Энгийнээр хэлье. Алтхаас ч өмнө амжилт сануулж байгаа. Эрсдэлд орохоос ч өмнө сэргийлж танилцуулж байгаа ийм арга хэмжээ байна. Энэхүү арга хэмжээг бас хэдийгээр хичээлийн бус цагаар ч гэсэн зорж ирсэн энд цугласан залуучууд та бүхэндээ бас байгууллагынхаа нэрийн өмнөөс болон хувьсаа тун их баярлж байгаагаа илэрхийлье. Баярлалаа та бүхэнд. За бид бүхэн мэрэгчлээ сонгохдоо хэд хэдэн алдаа гаргадаг. Ямар алдаа байна гэхээр нэгдүгürt өөрийн эцэгхэн зөвлөсөн мэрэгчлийг сонгох. Эсвэл сэтгэл хөдлөлөөрөө шийдэх. Эсвэл сургуулийн нэр хүндэд тулгуурлаж мэрэгчлээ сонгох, улсын сургуульд орчуул болоо гэдэг шиг.
Эсвэл одоо хамгийн их цалин өгж байгаа мэрэгжил ямар мэрэгжил байна? Түүнээс хамаарч сонголттой байдаг. Сая 2010-ад оны үед ихэнх хүүхдүүд уул уурхай мэрэгчлэр сураадсэн. Гэтэл 12 оноос хойш уул уурхай жоохон зогсон байдалтай болоод ирсэн чинь ихтэй сургууль төгссөн залуучууд ажлын байргүй болж байгаа жишээ нь. За иймэрхүү жишээ байна. За мөн одоо хүмүүсийн гайхшрлыг төрүүлж чадах мэрэгжлийг сонгоё гэж зориод ордог. Гэтэл хүссэн хэмжээндээ суралцаж чадахгүй, хүссэндээ хүрч чаддаггүй юм тохиолдол байдаг. Ингээд нэг жишээ. Соёл урлагийн их сургуулийн дуулаачийн анги эсвэл жүжигчний ангид орё гэж бодъё л доо. Жилд одоо ойролцоогоор 15-аас 25 дуучин соёл урлагийн их сургуулийг төгсөж. Түүний одоо 5-аас 10 нь л зохиолын дууны салбарт, магадгүй поп дууны салбарт, зарим нь их сургууль төгссөн одоо дуучин мэрэгчлэр төгссөн одоо ажилгүй хүмүүс байх чинь. Тэгэхээр бид бүхэн мэрэгчлээ сонгохдоо маш сайн бодолцох хэрэгтэй гэж. За ирээдүйд хамгийн өндөр эрэлттэй байх мэрэгчлүүд гэдэг энд байна л да. За Монгол улсын хэмжээнд ч гэсэн ирээдүйд эрэлттэй байх мэрэгчлүүдийн чагсаалт байгаа. Ер нь бол бид нэр ирээдүйг одоо 21-р зууныг мэдээллийн 900, технологийн 900 гэд маш олноор ярьдаг. Гэтэл 21-р зуунд яг хүнтэйгээ ажиллах мэрэгчлүүд хамгийн их цалинтай, хамгийн одоо ач холбогдолтой мэрэгчлүүд болж өгч байгаа. За нэгдүгээр зах зээл судалгааны мэрэгжилтэн, хоёрдугаар сэтгэл зүйч зөвлөх, гуравдугаар шинжлэх ухаан судлаач, компьютерийн системийн аналист гэдэг. Хэрвээ та бүхэн хүсчихвэл зургийг авчруулна. За энэ бол Монгол улсын хэмжээнд хамгийн их эрэлттэй 2018 онд. За дээд боловсралтай хүмүүсээс бол нэгтлэн бодогчид, инженерүүд, цахилгааны болон хийн хоолой, барилгын инженерүүд их хамгийн их эрэлттэй. За мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв төгссөн бол тогооч, оёдлчин, худалдагч, мужаанч гэдэг юм уу. Ирэх одоо 20 жил, ирэх 30 жил яг ямар мэргэжил сонгуул хэрэгтэй вэ гэдгийг маш сайн бодох хэрэгтэй. Ингийн тулд та бүхэн магадгүй доктортой хөгжлийн зорилтч байдаг юм уу? Засгийн газрын үйл ажиллагааны мөрөө хөтөлбөрч байдаг юм уу? Ирээдүйд яг Монгол улс яах гээд байна гэдгийг маш сайн судлах хэрэгтэй. Ирээдүйд. Өнгөрсөн жилийн судалгаагаар 2017 оны хавар ихтэй сургуулаа төгссөн нийт төгсөгчдийн 24% нь бизнесийн удирдлагын мэргэжилтэйсэн. Бизнесийн удирдлага. Тэдгээрийн дийлэнх нь бас ажилгүй байна. Яагаад ажилгүй байна вэ гэдгийг энэ ч гаргаж ирсэн байна. Намайг яг та нар шиг хүүхэд сурагч байхад телевизээр ийм зар явдаг байсан. Их сургууль төгссөн өндөр зөв царай төрхтэй гэд тургаа би хаа айтайхан тийм хүнийг ажилд авна гэдэг телевиз одоо сонингоор юм зарлал явдаг байсан. Ажлын байранд авах зар. Одоо тэгвэл хэвлэл мэдээллийн хэрэгслэр багаар ажиллах чадвартай, өөртөө ихтэй, ачааллах чадвартай, гадаад хэлний өндөр мэдлэгтэй хүнийг ажилд авна гэж байгаа. Тийм биз? Одоогийн бизнес эрхлэгчид, ажил олгогч эзэд бага зардлаар өндөр бүтээмжтэй ажиллах, өндөр чадвартай ажиллах боловсон хүчнийг авах сонирхолтой. Гэтэл ихтэй сургууль төгсөж гарч ирж байгаа залуучууд маань энэ шаардлагад нь нийцэхгүй байгаа. За хамгийн нэгдүгээр бизнес эрхлэгчид ихтэй сургууль төгссөн үнээс гадаад хэлний мэдлэгийг нэг шаардж байна. 15.6%. 14.1% нь харилцааны ур чадвартай хүнийг авахыг сонирхож байна. 12.8% нь багаар ажиллах ур чадвартай хүнийг ажилд авахыг хүсэж байна. За 12.5% нь математик сэтгэлгээ тооцоолон бодох чадвартай хүнийг ажилд авахыг хүсэж байна. 9.3% нь баримт бичиг боловсруулах. 8.3% нь цаг зөв зүйтэй ашиглаж чаддаг цаг баримталдаг хүнийг авахыг хүсэж байна. Гэтэл ихтэй сургуулийг төгсөж гарч байгаа оюутнууд энэ шаардлагад нийцэх байна. Энгийнээр хэлэхэд байгууллагын захирал ажил олгогч эзэн магадгүй хатуухан ширүүхүүгээр хэлэхэд үг даахгүй. Сүүлдээ ингэж ярьж штэ. Үг даахгүй. Юм өргөж даахгүй. За бүр сүүл рүү ааруул даахгүй байна. Магадгүй та нарыг ихтэй сургуулиа төгсөж гарахдаа энэ шаардлагуудыг хангасан төгсөж байх юм бол танд ажил маш хурдан олдно гэсэн. Тогтворч сууршилтай. Та чадвар илүү өндөр байх тусмаа цалин өндөр авна л гэсэн. Бас нэгэн жишээ. Магадгүй одоо та нар ингээд нэг ангийн хүүхдүүд байна. Танаа ингээд онд сурж байгаа хүүхдүүгээ бас
жоохон таарган сурж байгаа ч хүүхдүүд байхыг үгүйсэхгүй. Тэгээ амьдрал дээр ингээ гараа харахаар одоо би ингээл их сургуулаа төгсөөл, ерөнхий боловсролын сургуулаа төгсөөл харахад зүгээр банк биш л дээ. Манай ингээд зарим онц сурж ирсэн хүүхдүүд бас ажил төрөлгүй амьдралын хувьд бас заримдаа ингээд болж өгөхгүй зүйлүүд тохиолж байгаа юмнууд байдаг. Гэтэл нөгөө бидний хэлдгээр цаас үлээгээл, октод дүүмүүлээл, жоохон тааруу сураад байсан нөхдүүд өнөөдөр бизнесийн хувьд ч тэр, за ажил мэргэжлийн хувьд ч тэр, төрийн байгууллагын төвшинч ч тэр тодорхой хэмжээний амжилттай яваад байгаа. Энэ юу вэ гэхээр тухайн хувь хүний ур чадвар маш хурдан хөгжсөн учраас л амжилтыг бий болгодог. За техник мэргэжлийн боловсролын сургууль буюу мэргэжлийн сургуульд үйлдвэрлэлийн төв төгссөн төгсөгчдөөс ажил олгогч эзэд маань багаар ажиллах чадвартай хүнийг 20.4%, математик сэтгэлгээ тооцоолон бодох чадвартай хүнийг 18.2%, харилцааны ур чадвартай хүнийг 16.2%. Ихтэй сургууль төгсөгчдөөс бол ажил олгогч эзэд гадаад хэлний мэдлэг шаарддаг бол яг энэ тусгай мэргэжлийн ажил хийж байгаа хүмүүсээс багаар ажиллах чадварыг л хүлээж идэг. Би сая ярианыхаа дундуур хэлсэн шүү дээ, 21-р зуун бол баг хамт олноороо хичээж ажиллахыг дэмжсэн ийм 90 баг болно гэж. Бүгдээрээ мэдэн шүү дээ, ганц мод гал болдоггүй, ганц хүн айл болдоггүй. А нөгөө талаас аливаа асуудлыг шийдвэрлэхэд бүгдээрээ хэлцгэд буруугүй бүлээн усаар угаавал буртаггүй гэж хэлж байгаараа залуучуудаа буртаггүй шүү. За тэгвэл ирээдүйд компаниуд ямар чадвартай хүмүүсийг хайх вэ гэж. Нэгдүгээрт бол тодорхой асуудлыг түргэн шийдвэрлэх чадвартай хүнийг авна. Тодорхой асуудлыг. Хоёрдугаарт бол сэтгэн бодох чадвартай. Маш хурдан сэтгэн бодож түргэн маневр хийх чадвартай хүнийг ажилд авах сонирхолтой байна. Ерөөсөө л энэ дандаа ур чадваруудыг хэлсэн байгаа ч тийм. Харилцах ур чадвартай, суралцах ур чадвартай. Монгол хүн бол аливаа асуудлыг маш хурдан суралцдаг. Маневр маш сайн хурдан хийдэг. Хөрвөх чадвартай гэж ярьдаг. За бүтээлч, тэгээ сэтгэл зүгээ удирдах гэдэг дээр маш сайн анхаарах хэрэгтэй. Одоо бидний сайн мэддэг Солонгос, Япон сурагчид бол магадгүй ихтэй сургуульд ирсэж ороогүй нь бол тэр хүүхдийн хувьд бол маш том цохилт болж байдаг. Коллежид ороогүй бол маш том цохилт болдог. Тийм учраас та бүхэн маань ирээдүйд ийм ажилтан, ийм албан хаагчид, ийм чадвартай хүмүүсийг ажил олгогчд авахыг хүсэж байгаа учраас та нар ерөнхий боловсролын сургуулийн сурагч байх үедээ энд эртнээс бэлтгэх хэрэгтэй. Ягаад гэвэл ерөнхий боловсролын сургуульч тэр, ихтэй сургуульч тэр одоо энд яриад байгаа тэр багаар ажиллах ур чадварыг, харилцах ур чадварыг, өөрийгөө дайчлах, цагаа баримтлах ур чадварыг тийм хичээл орохгүй те хөтөлбөр програмд нь байдаггүй байхгүй юу? Энийг яаж энэ ур чадваруудыг эзэмших боломжтой вэ гэхээр хичээлээс гадуурх сургалт, дугуйлан, уулзалт, зөвлөгөөн яг энэ мэтчилэнгийн лекцэнд хамрагдж хүн одоо эзэмших боломжтой байдаг. За тэгвэл мэргэжлийг яг яаж сонгох вэ гэдэг талаар хэллээ. Бас хэдхэн жишээ авч ирж үзье л да. Нэгдүгээр мэргэжлээ сонгохын тулд та өөрийгөө сонс. Надад ямар ур чадвар байгаа вэ? Надад ямар хүсэл мөрөөдөл байгаа вэ? Би хэн бэ? Ирээдүйд би ямар зүйлийг хийж бүтээх вэ гэдгээ маш сайн бодох хэрэгтэй. Ер нь ирээдүгөө муухайгаар хардаг хүн байдаггүй байхгүй юу? Тийм биз? Бүгдээрээ л гэрэл гэгээлгээр харж байгаа. Гэтэл яг амьдрал дээр гараад амьдралын одоо тавцан дээр гарахаар хүн болгон амжилттай байдаг. Тийм биз? Бүгдээрээ л хүсэл мөрөөдөлтэй. Гэтэл тэр хүсэл мөрөөдлийнхөө төлөө хэн өөрийгөө дайчилж, хэн өөрийгөө улам эрлэж, хурцлж, хөдөлмөрлөж чадчихвэн тэр л амжилтанд хүрнэ. А түүнээс одоо бидний хэлдгээр одоо Facebook, Twitter одоо шагаагаад, телевизийн удирдлага бариад газ суугаадах юм бол хизээч амжилт одоо чамайг өрн дуутахгүй шүү дээ. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг нэг үг байдаг тийм үү? Гэтэл сүүлийн үед ийм үг модонд орж штэ. Заяа нь хамаг байдгаагаар хичээгээд байдаг. Нөгөө эзэн байгаагаараа залхуураа л байгаад юм а гэж. Ойлгож байна. Заяа нь хичээгээл байдаг. Амхандаа л амжилттай бүтээлтэй явчих юмсан гэж хичээг. Эзэн байгаагаараа залхуураад сувгаа солиол, фэйсбүүкөө ухаал, утсаа оролдоол байж гэнэ гэж. Хич муу мухай ирээдүг хүсдэггүй. А тэр амжилтгүй үл бүтэх болоод байгаа ирээдүй бол
зөвхөн тэр хүний хичээл зүтгэл буруу байгаагаас, хичээл зүтгэлтэй бус байгаагаас хамаарч байгаа юм зүйл. Тийм учраас нэгдүгürt мэрэгчлээ сонгохдоо өөрийгөө маш сайн сонсох хэрэгтэй. За хоёрдугаарт бодит байдлыг маш сайн судлах хэрэгтэй. Бодит байдал гэдэг маань сая миний хэлсэн ирээдүйд цагийг. Ирээдүйд би хэн болох вэ? Ирээдүйд энэ мэрэгжлийг сонгуул надад хэрэгтэй юу? Миний ур чадварт энэ мэрэгжил таарах уу, тохирох уу? Гэр бүлийнхэнтэйгээ сайн зөвлөх хэрэгтэй. Мэргэжил цэг имэн гээ сайт байгаа, залуу хүн цэг имэн гээд пэйж байгаа. Өнөөдрийн одоо энэ Монгол улсын хэмжээнд нийтдээ 12 дугаар ангийг энэ жил 44 мянган хүүхэд төгсөн. За улсын хэмжээнд 10-аас 12 дугаар ангийн 87,187 хүүхэд суралцж байгаа. Энэ 88 мянган хүүхдэд манай гэр бүл хүүхд залуучдын хөгжлийн газраас хурц ажиллахыг зорьж байгаа. Ингээд ахын засгийн газрын тодорхой ингээд албан тушаалтан 28 настай болсон. Тодорхой хэмжээний цалинтай, нэлээдгүй өндөр албан тушаалын цалинтай. Та бүхэн хэрэв магадгүй аав ээж төрийн албанд ажилладаг бол ТЦ-ийн 10 ямар албан тушаал вэ гэж асуугаарай. Ахын тодорхой хэмжээний цалинтай. Миний амьдрал тодорхой хэмжээгээр хүрэлцдэг. Гэтэл та нарыг өнөөдөр энд авчирсан автобусны жолооч надаас 2 дахин өндөр цалинтай. Бидний хоолыг идэх дуртай KFC, Pizza Hut-ийн тогооч надаас 3 дахин өндөр цалинтай. Нөө ус төрчдийг хэрүүл маргаан болоод идэг оюут толгойн гүний уурхад ажиллаж байгаа хийн гагнуурчин залуу надаас 4 дахин өндөр цалинтай. Энэгээр би юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр заавал их сургууль төгсөж тэр олон мянган оюутнуудын дүрсэлдэж ажилгүй мөс төгссөн банкны хамгаалагч, мобис төгссөн баарны зөөгч, ТИС төгссөн таксины жолооч болохын оронд бас нарийн мэрэгжлийг бас сонгож судалж болох юм шүү. 12 дугаар ангид төгсөөд тогооч, гагнуурчин, ойдлчин. Одоо сая ингээл цагаан сар болоход бол дээл тэнгэр татж байгаа. Ойдлчин хүмүүс ямар их орлоготой байна ч гэдэг юм уу те. Мундаг гой загвар зохион бүтээгч болж болно шүү дээ. Төсөөлөд үзтээ би одоо их сургууль төгсөж байгаа хүмүүсийг хараад заримдаа ингээд боддог байхгүй юу? Аава ноутбук хэрэгтэй, ээж iPhone хэрэгтэй, онц сургах заавал хэрэгтэй байна гэж аваад их сургуультай 4 жил сураад хонхны баяраараа их гой 2 3 4 сая төгрөгөөр гангараал амралтанд яваад маргааш нэрэл ажилгүй. Тэгэл Увс аймгийн Тэс суманда адууга манан, Доронт аймгийн Матад суманда хонио хариулна. Эсвэл их сургууль төгссөн ирнэ одоо худалдагч хийдэг ч юм уу. Гэхдээ заавал худалдагч хийх байсан бол заавал 4 жилийн сургалтыг өрн байж аав ээжийн тэтгэврийн зээл, хурдан удмын хул азаргыг эдшний хайнгийн шарын нухан байж их сургууль сурах шаардлага юу байгаа юм? Тийм биз дээ хүүхдүүд. Тийм учраас та нар мэрэгчлээ сонгохдоо маш сайн анхаараарай. Таны онцлог, мэрэгжлийн онцлог хоёр яг зөв тохирж ивэл та мэрэгчлээ зөв сонгосон байна гэсэн. Мэрэгчлээ сонгохын тулд судал, бас дахин судал, ахаад судал. Өөрийгөө судал, мэрэгчлээ судал, гурав дахь нь сургуулаа судал гэж байгаа. Сургуулаа судал. Би сурагчтай оюутнуудтай уулзахаараа байнга хэлдэг. Сурсан сургуульчин биш, сурсан эрдэмчин чамайг сайхан амьдруулдаг юм шүү гэж. Ерөөсөө хүсэл мөрөөдөл, тэмүүлэл, зорилгодоо хүрэх хамгийн чухал түлхүүр бол аз биш, хөдөлмөр. Сурсан сургуульчин биш, сурсан эрдэмчин чамайг сайхан амьдруулна. Хөдөлмөр амжилт хоёр хүн холбоотой гэж үгийг би бас зохиосон. Хөдөлмөрлөөд байвал амжилтанд хүрнэ. Харин айдас залхуурлах хоёр бол амжилтын зангуу юм шүү сурагчдаа, залуучуудаа. Ингээд ирээдүйд намайг яг та нар шиг байхад энэ улс орныг ирээдүйд та нар авч явна гэж багш нар хэлдэг байсан. Би тухайн үед за би энэ улс орныг авч явж маа худлаадаа гэж яг энэ ч сахилгагүйж байгаа шиг сахилгагуйтаа л боддог байсан. Гэтэл ингээд 10 хэдэн жилийн дараа яг миний нуруунд дээр ирээдүйн эзэдтэй энэ улс орны ирээдүйн хөгжил дэвшлийг та нар авч явна шүү залуучуудаа гэж хэлэх юм мөч тохиол байдаг юм байна. Ирээдүйд энэ улс орныхоо хөгжил дэвшлийн төлөө өөрийгөө сайн эрлэж хувцаслаарай. Энд хүрэлцэн ирсэн сурагчид та бүхнийхээ сурлага хөдөлмөр ирээдүйн ажил мэргэжилт чинь амжилт сайн сайхан өөрт хүсдэг, үр хүүхдүүдэд хүсдэг тэр сайн сайхан бүхнийг бас дахин та бүхэнд би хувьсаа өсөж байна. Хүрэлцэн ирсэн явдалд баярлалаа. Анхаарлаа хандуулсанд баярлалаа хүүхдүүд. Ирээдүйн эзэд мэрэгжил сонголтын аян. Сонирхлоо таньж мэдэх нь хамгийн чухал. Би юу сонирхдаг вэ гэж өөрөөсөө асуугаарай. Хүн өөрийн нөөц улсанд тулгуурлаж
мэрэгжлийн сонгуул амжилтанд хүрнэ. Ажил мэргэжил бүр өөр чадварыг шаарддаг. Өөрийн ур чадвараа олж мэдэх нь мөн л чухал. Чи юу хамгийн сайн хийж чадах вэ? Монгол улсын эзэн Монгол хүн та. Мэргэжлийн зөв сонгоо. Ирээдүйн эзэд мэрэгжил сонголтын аян зохион байгуулагч хөдөлмөр нийгмийн хамгааллын яам гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар. Тэгэхээр мэрэгжил сонголт бол мэрэгэн байх ёстой биш. Мэрэгжил сонголт бол зөв байх ёстой гэдэг бол хамгийн түрүүнд та бүхэн бол ойлгох ёстой. За тэгэхээр энэ нэг схем гаргаж ирж байна. Ямар учиртай юм бэ гэж тийм ээ. Тэгэхээр та бүхэн бол Монгол улс бол одоо ямар эдийн засгийн бүтцтэй вэ гэж ярих юм бол мал аж ахуй гэж бол баг хингэн хэлэх байх гэж бодож байна. За тэгвэл 21-р зуунд бол дэлхийн ертөнцийн тийм ээ одоо өөрийнхөө капиталыг бүрдүүлэх байдал нь бол өөрчлөгдөж гисэн байгаа. За хамгийн сүүлийн хэсгийг харъя 21-р зуунд тийм ээ. Тэгэхээр зэрэг тухайн үндэсний капиталыг бүрдүүлэгч нь болохоор бол за хөдөлмөр, газар тариалан тийм ээ, капитал, технологи, мэдээллийн эдийн засаг гэсэн тийм ээ. Энэ үе шатуудыг одоо нэгсэндээ мэдлэгийн эдийн засаг гэсэн энэ үе шатуудыг туулаад хүрээд ирсэн байна гэсэн. Нэгсэндээ мэдлэг, ур чадвар дээр тулгуурсан капиталыг бий болгодог гэсэн. Урд нь бол яадаг байсан бэ гэвэл зөвхөн одоо яах нь газар хөдөлмөр эрхлэх тийм ээ. За ямар нэгэн байдлаар хувийн аж ахуй гэдэг зүйл нь капиталыг үүсгдэг байсан бол орчин үед бол өөр болсон байна. Тийм учраас мэдлэг чадвартай, тийм мэрэгчлэн байх гэдэг бол үндэсний хувьд ч гэсэн том баялаг, та бүхний хувьд ч гэсэн амьдралын чинь хамгийн яах нь одоо үнд зүйл болж хувирах нэ гэсэн үг. За тэгэхээр мэдлэг чадвар маань өөрөө одоо юу вэ гэдэг зүйлийг бол тайлбарлах хэрэгтэй болж байна. Тэгэхээр нэгдүгээрт нь бол мэдлэг чадвар бол тэргүүлэгч хүчин зүйл болно гэсэн үг тийм ээ. 21-р зуунд бол мэдлэгтэй байх, чадвартай байх гэдэг бол хамгийн чухал гэсэн. За дараа нь тухайн хувь хүн буюу та нарын өөрсдөө ч уулз тийм ээ. За өрх гэр улс орны хамгийн үн цэнтэй өмчин гэсэн үг. Нэгсэндээ мэдлэг чадвартай иргэн байна гэдэг бол улсын хувьд бол хамгийн үнэтэй одоо хүн капитал нь болно гэж ойлгох хэрэгтэй. За дараа нь юу гэх юм бол хэрвээ та өөрөө мэдлэгтэй чадвартай байж чадах аваас нэгсэндээ өөрийгөө тэтгэх чадвартай болж байна гэсэн. Тийм учраас мэдлэг чадвар бол хамгийн чухал юм а гэдэг яах нь маш сайн ухамсарлах хэрэгтэй гэсэн. За бүр одоо тодруулж хэлэх юм бол юу олж авч чадах юм бэ? Мэдлэг чадвартай байснаа гэсэн үг тийм ээ. За тэгэхээр нэгдүгээрт нь бол амжилтанд хүрч болно. Тийм үү? Ашиг орлоготой болж болно гэсэн. За дараа нь болохоор шилдэг бүтээгдэхүүн үйлдвэрлэж болно. Дэлхийд гарч байгаа маш олон технологийн өндөр тийм ээ одоо хүчин чадвар бүхий бүтээгдэхүүнүүдийг бол та бүхэн мэдчихэж байгаа. Хамгийн анхны хэрэглэгдэхүүн бол мэдээж та бүхэн бол смарт утсыг бол барьж байгаа гэж бодож байна тийм ээ. За үүнийг бүтээж болно. Жишээлх юм бол смартфон энэ Samsung-ыг тавьсан байгаа 10,000 дахин их гэж. Нэг утаснаас 10,000 дахин их ашиг олдог гэсэн. Тэгэхээр Samsung групп маань өөрөө ямар ашигтай ажиллаж байна, Солонгос улсад ямар хөрөнгө оруулалт хийж байна гэдгийг бид нар ганцхан утаснаас яах нь олж харах боломжтой гэсэн. Тийм учраас Монгол улсын хэмжээнд ч гэсэндээ мэдлэг чадвартай мэрэгчлэн бэлтгэн гэдэг бол хамгийн яах нь одоо ийм тэргүүний зорилт байх ёстой гэсэн. Тийм ээ? За дорой байдлаас ангижна гэсэн үг. Тийм ээ? Нэг гэсэндээ өөрөө юу хүсэж юм, тийм ээ? Айд ухтай амьдрмаар байна, бусдаа ижилхэн төвшөнд очимоор байна гэдэг зүйл юу хүрэх вэ гэх юм бол мэдлэг чадвар л хүрэх гэж ойлгох хэрэгтэй. За тэгэхээр өндөр мэдлэг чадвартай байхын тулд яах ёстой юм бэ гэх юм бол өнөөдөр ерөнхий боловсролын сургууль тийм ээ ахлах ангийнханд бол хамгийн түрүүнд ирэх асуулт нь бол хэрхэн мэрэгчлээ зөв сонгох вэ гэдэг асуулт гэсэн. Мэрэгчлээ зөв сонгосноор та бүхэн тэр мэдлэгийн эдийн засаг гэдэг зүйлд орж ирнэ гэсэн тийм ээ. Мэдлэг чадвартай яах нь эргэн болж төлөвшнө гэж ойлгох хэрэгтэй. За зөв сонголт гэж юу юм бэ? Одоо мэрэгчлээ буруу сонгохоор ямар үр дүнд хүрдэг юм бэ тийм ээ. Тэгэхээр зэрэг багшны бол ямар нэг ихтэй сургуулийг одоо яах нь сурталчлах зорилгоор бол ирээгүй. Тэгэхээр Монгол улсад бол ерөнхийдөө хувийн болон улсын тийм ээ одоо бараг 100 гаруй их сургуулиуд байгаа та бүхэн мэдж байгаа. За сургууль дээр чинь ямар хүн үйл ажиллагаа явагдгийг багш нь сайн мэдэхгүй учраас хэр одоо танилцаж амждгийг бол би хэлж мэдэхгүй байна. Гэхдээ одоо бүхий л тийм ээ салбарын мэрэгжлүүдээр бол Монгол улсын хэмжээнд бол бэлтгэгддэг гэсэн үг. Дээд боловсролын төвшөнд тийм ээ. За тэгэхээр ерөнхийдөө судалгаагаар болохоор бол бараг 95% нь бол дээд одоо боловсролтой болохын тулд ихтэй сургууль бүгдөө элсэж орж байгаа. За энэ яг мэдээж амьдралаа сайжруулах байгаа үүднээс ч гэдэг юм уу өөрөөсөө сонирхож байгаа ч гэдэг юм уу эсвэл одоо ингэж явах ёстой ч гэдэг юм уу та бүхний ямар нэгэн байдлаар хүсэл тэмүүлэлээр элсэж орж байгаа гэсэн. Гэтэл энэ элсэж орсон 95%-аас чинь ажлын байрнаар хідэн гарах уу? Тийм ээ? Цаашдаа тэр мэргэжлээрээ явах уу? Эсвэл одоо сургуулаа 1-2 дахь курсээс хаях уу гэдэг маш олон асуудлууд гарч ирдэг гэсэн.
За энэ юутай холбоотой юм бэ гэх юм бол мэрэгжлээ зөв сонгоогүй, тухайн мэрэгжлээ таньж мэдэж чадаагүй гэсэн. За мэрэгжлээ зөв сонгож таньж мэдхийн тулд яах ёстой юм бэ гэх юм бол хувь сурагч болгон өөрийгөө таньж мэдсэн байх ёстой гэсэн тийм ээ. За нэгдүгээрт нь яах вэ гэх юм бол ямар сонирхолтой юм бэ гэж. Хүсэл тэмүүлэл чинь юу юм бэ? Яг ямар зүйлд өөрийгөө тэмүүлээд байгаа юм бэ гэдэг зүйлээ мэдсэн байх ёстой гэсэн тийм ээ. Одоо бас ахлах ангийнхан гэдэг маань хэд 15-аас 18 насны хооронд явж байгаа ах тийм ээ. Тэгэхээр зэрэг тодорхой төвшөнд төлөвшсөн байгаа гэж ойлгох хэрэгтэй. Тэгэхээр бол сонирхлын чинь чиг хандлага бол гарч ирсэн байна. За дараа нь би ямар чадвартай юм? Юу бусдаас илүү хийж чаддгийг эсвэл өөрт чинь ямар өгөгдөл байна гэдэг зүйлээ бас таньж мэдсэн байх ёстой гэсэн. За дараа нь энэ сонирхол чадвартаараа тулгуурлаад тохирох мэрэгжилт юу гэдэм болоо гэдэг зүйлийг яах нь сонирхож харсан байх ёстой гэсэн. За энэ бүхнийг одоо маш ерөнхийлөн хэлж байна тийм ээ. Зохицоороо хийж чадах юм бол ямар ч байсан мэрэгчлээ бол зөв сонгоно гэсэн. За сонирхлоо тодорхойлно гэдэг маань одоо ямар процесс байд юм бэ? За тэгэхээр зэрэг нэгдүгээрт нь болохоор бол хүн сонирхдаг, өөртөө таалагддаг ажил бол илүү амжилт гаргадаг гэсэн тийм үү? Тэгэхээр энэ зүйлээ өөртөө тодорхойлж эхэлнэ гэсэн. За би ямар зүйлийг илүү хийх дуртай байдаг вүлээ тийм ээ? За ямар зүйлийг надад даалгах юм бол би илүү амжилттай байдаг вэ гэдэг зүйлээ өөртөө заашгүй тодорхойлсон байх хэрэгтэй. Ихэнх одоо оюутан сурагчдад алдаа юу гардаг гэх юм бол ингэж урсгалаараа явдаг, найз нөхдийнхаа нөлөөлөлд автдаг, за гэр бүлийнхаа нөлөөлөлд автдаг. Мэдээж бүх найз нөхдөд хүрээлэн буюу эргэн тойрны чинь хувь хүмүүс бол өөрийн чинь сайн сайхны төлөө ямар нэгэн байдлаар зөвлөгөө өгч байгаа. Гэхдээ өөрийгөө таньж чадаагүй хүн бол яах вэ гэх юм бол явцын дунд түүнээс уйдна гэдэг яах нь өргөл санаж байгаа гэсэн. За чадах гэдэг маань ямар зүйлээ гэх юм бол тэр одоо зүйлийг хийхэд альва нэг зүйлийг одоо сонирхлынхаа үндсэн дээр хийлээ гэж бодоход түүнийг хийх ямар нэгэн чадвар байна уу гэсэн өөрт чинь тийм ээ. За тэр чадвар маань энэ зүйлийг хийхэд хүрэлцгүйц байна уу гэдэг зүйлийг маш сайн анхаарах ёстой гэсэн. За хамгийн гол нь юу байдаг гэх юм бол мэрэгчлээ зөв сонгох үйлдэл бол маш энгийнээр хэлэх юм бол 8 алхамтай үйлдэл байдаг гэсэн. Ерөнхийдөө энэ 8 алхамтыг өөрийн болгоод авчих юм бол мэрэгжлийнхаа яах нь сонголтыг бол нэлээдгүй хувь нь бол зөв хийнэ гэсэн. За нэгдүгээр алхамт нь бол багш нь дөнгөж сая хэлсэн сонирхлоо яах нь тодорхойлох. За энийг өөртөө бичиж үзээрэй. Ангийнхаа багштайгаа яах нь зөвшөлдөж үзээрэй. Аав ээжээсээ найз нөхдөөсөө би ер нь яг ямар сонирхолтой вэ? Энэ зөв гэдгийг бас тодорхойлж үзээрэй тийм ээ. За дараа нь чадхаа тодорхойлох. Сонирхол дээр үндэслээд хийж чадах уугүй юу? Надад ийм чадвар байна уугүй юу? За гурав дахь нь мэрэгжлийнхаа хэв шин. Нэгсэндээ сонирхол чадах дээр тулгуурлаад за би ерөнхийдөө нийгмийн ухаан юм байна. Эсвэл би байгалийн шинжлэх юм байна гэдгээ тодорхойлох ёстой гэсэн. За дотор нь дахиад бүр нарийн болоос салбарлана тийм ээ. Нийгмийн ухаанд ороод ирэх юм бол за юу вэ? Социологч болох юм уу? Тийм ээ. Нийгмийн ажилтан болох юм уу? Улс төр судлаач болох юм уу? Сэтгэл судлаач болох юм уу гэд нэг ёсондоо мэрэгжлүүдийг яах нь мэддэг байх ёстой гэсэн. За байгалийн шинжилт болох юм бол би инженер болох юм уу? Тийм ээ. За эсвэл би биологч болох юм уу? Гэх мэтчлэнгээр өөрийнхөө тэр сонирхол чадвартай тулгуурлаад мэрэгжлийнхаа хэв шинжийг надад ер нь иймэрхүү мэрэгжил, энэ салбарын мэрэгжил ер нь арай илүү төхөм юм байна. Илүү одоо би амжилтанд хүрэх үйц юм байна гэдэг яах нь өөртөө тандалтай. Гэхдээ энэ 8 алхамт бол тестээр та нар тодорхойлно. Энэ тест бол ер нь бол ихэнх одоо мэрэгжил сонгохтой холбоотой ном, зохиол интернетээр хүртэл байдаг. Монголынх нь гарын алгыг багш нь хамгийн сүүлд хэлж өгөн тийм ээ. Хаанаас одоо харж болох вэ гэдэг зүйлийг. За дараа нь мэрэгжлийн хэв шинжээ тодорхойлчлаа 3 дугаар алхам нь тийм ээ. За дөрөвт нь яах вэ гэх юм бол зонглог хэв шинжээ тодорхойлох гэсэн тийм ээ. Тэгэхээр саяны хэлсэнчлэн ерөнхийдөө аль салбарыг юм бэ тийм ээ. Зарим надад ер нь нийгмийн тал нь илүү байна. Эсвэл байгаль шинжлэлийн тал нь илүү байна гэж ер нь маш том яг нэг хүрээлээд тодорхойлоод ер нь энэ тал нь 70-80% болоод байна гэдгийг мэдчих авах хэрэгтэй гэсэн. За 5 дугаар алхам нь юу вэ гэх юм бол тэр мэрэгчлүүдийг мэдэх хэрэгтэй. Нэг гэсэндээ өөрийн чинь мэрэгжлийн хэв шинжид таарах үед тухайн салбарын мэрэгчлүүд ямар байдлаар ингэж нарийн ангилагдсан бэ гэдэг зүйлийг таньж мэдэх хэрэгтэй гэсэн. Инженер гэх юм бол дотроо маш олон төрөл юм байна тийм ээ. Барилгын, тийм ээ, уул уурхай, за тэгээ сантехник, захиргаан, механик гэдэг маш олон янзаар салбарлаж байгаа. Нийгмийн шинжилгээ ухаан гэсэн ялгаагүй. Эдийн засгийн онол гэж хүмүүс их ярьдаг. Энийг бол бизнестэй их андуурж ойлгодог. Гэтэл эдийн засгийн онолынхан бол ерөнхийдөө статистик тал руугаа илүү байдаг ч гэдэг юм. Тэгэхээр энэ бүх
бүх зүйлийг ойлгохгүйгээр хүмүүс яадаг гэх юм бол би бол бизнесмен ч юм уу эсвэл бизнесийн удирдлагаар ч юм ингээд болох гэсэн чинь ингээд шал өөр зүйл рүү ороод ирлээ ч гэдэг юм. Иймэрхүү байдлаар ингээд сонголтууд маань өөрөө буруу болоод эхэлдэг учраас хамгийн түрүүнд яах ёстой гэх юм бол тухайн мэрэгжил чинь яг чиний одоо тийм ээ сонирхол чадах чиний одоо өөрийн чинь хэв шинжид тохирч байна уугүй юу? Энэ одоо мэрэгжил нь өөрөө ямар зан чанартай, ямар чадвартай хүнийг одоо яад юм бэ? Бэлтгэж гарч ирд юм бэ? Тийм ээ? Ямар хичээл дээр сайн байх юм бол энэ мэрэгчлэр би илүү амжилт үзүүлэх юм бэ гэдэг зүйлийг маш сайн яах нь. Энэ одоо мэрэгчлүүдээ харахтаа бол тодорхойлох хэрэгтэй. Тэгэхээр энийг тодорхойлчихсан номууд байгаа. Жишээлх юм бол одоо яах нь? Сэтгэл судлаач хүн бол ямар байх ёстой гэх юм бол шудраг байх ёстой ч гэдэг юм уу, тийм ээ? Бусдын үгийг сонсчоод одоо олон нийтэд тараах ёсгүй ч гэдэг юм уу, нууцлах хадгалдаг гэдэг хувийн зан чанарыг хүртэл тайлбарлажсэн тийм мэрэгжлийн талаарх мэдээлэлүүд их байдаг учраас түүнийг бас та бүхэн олж сонсох хэрэгтэй гэсэн. За 6 дугаар алхам нь яах вэ гэх юм бол 30-аас доошгүй мэрэгжил тийм ээ. Тэр саяны ярьсан. Өөрийн чинь зонхлох хүрээний дор хаяж 30. Бүр одоо 600 мэрэгжлийн тайлбар байгаа л да. Аудиогоор гарсан бас 100 мэрэгжлийн хүртэл явж байгаа. За тэгээд их олон газруудаас бол гарч иж байгаа. Тэгэхээр яг түүнийг яах нь маш сайн нягтлж үзээрэй гэсэн. За тэгээд 6-аас 7 руу шилжиж байна тийм ээ. Тэгэхээр өөрт чинь тохирч гинэ. Энэ үнэхээр надад тохирч гинэ гэдэг зүйлийг маш сайн яах нь нягтлах хэрэгтэй гэсэн. За учир нь юу вэ гэх юм бол нэгдүгээр та нар сонголт хийчлээ. За одоо юу гэдэг бусдаас дутхгүй ихтэй сургуульд орлоо ч гэдэг юм уу. Эсвэл одоо ээж аав нь эмч болох хэрэгтэй гэдээ оруулчлаа ч гэдэг юм уу. Ямар нэгэн байдлаар ихтэй сургуульд орох хэрэгтэй гэдэг юугаар зарим нь бол яг сонирхож чадхаараа орж болно тийм ээ хүсэж байгаа зүйлээрээ. Гэх мэтчлээ ингээд хүн болгоны сонголтууд нь өөр байдаг. А гэтэл тэр маань өөрөө 1-р курс 2-р курстай ялгараад эхэлдэг. Сонирхолгүй тийм ээ өөрийнх нь чадварт нь нийцэхгүй өөрийнх нь чадах нь хүрэхгүй мэрэгч сонгочоор яадаг гэх юм бол зүгээр л тухайн их сургуулийг тэтгсэн ажил явуулдаг гэсэн. Нэг өсөндөө эцэг эхийнхээ олсон бүх мөнгийг сургуулийн төлбөрт төлнө. Тэгэхээр их сургууль чинь бас яг ижлэхэн сургуулийн төлбөртэй. Дээрээс нь ном худалдаж аавна та нар тийм ээ. За тэгээ нас биед хүрсэн хүмүүс янз бүрийн бас уулзалт энэ төр гэдээ явна. Гэх мэтчлэнгээр гарах зардал чинь ахлах ангийнхаас бүр хэд дахин ихсэн гэсэн. Тэгэхээр зэрэг нэг өсөндөө тэр бүх зүйлийг яах нь 4 жил гэсэн цаг хугацаа дээрээс нь эдийн засгийн хувьд маш том хохирол амсна гэсэн. Тэгэхээр ерөнхийдөө яадаг вэ гэвэл зөв сонголт гэдэг зүйл маань бол оройтхгүй. Гэхдээ аль болох алдахгүй байх гэдэг бол их чухал гэсэн үг тийм ээ. За ер нь бол яадаг вэ гэх юм бол хүний амьдрал өөрөө зөв сонгож уу, буруу сонгож уу гэдгийг чинь нэг 10 жилийн дараа шалгаад өгчдөг. Тэгэхээр зэрэг тэр үед аль хэсэгт зогсож явах вэ гэдэг чинь мэрэгжил сонголтоос тодорхой хэмжээгээр бол холбоотой гэсэн. Шууд бол биш тийм ээ. Гэхдээ тодорхой хэмжээгээр бол холбоотой байдаг шүү гэсэн. За тэгээд яг гэх юм бол өөр тохирох эсэг талаараа та бүхэн ингээд дүгнэлт хийжтэй. За надад ерөнхийдөө энэ талын 3 мэрэгжилд бол илүү их одоо төхөмтэй. Би ер нь энэгээр бол амжилт үзүүлэх юм байна. Эсвэл би энэ мэрэгжлийг эзэмших юм бол надад яах нь миний сонирхол үнэхээр нийцчихна гэдэг бүх зүйлээ тийм ээ тодорхойлж чадлаа гэж үзэх юм бол дор хаяж 3-аас доошгүй хувилбартай байх хэрэгтэй гэсэн өөртөө. Хэрвээ одоо өөрөө чинь сонгож байгаа мэрэгжил магадгүй манай ихтэй сургуульд байхгүй байж болно тийм ээ. За тэгэх юм бол дараагийн бас 2 хувилбар өөрт чинь үлдэх учраас түүн дотроосоо яах нь мэрэгчлээ сонгож болно гэсэн. За хэрвээ сонголт чинь буруу болчлоо ч гэдэг юм уу. Эсвэл би миний ингэж гарахгүй дээ миний хэв шинж. Эсвэл энэ одоо би одоо уулын багш болъё гэж бодож итэл ямар сони эмч гэж гарч ирж байна ч гэдэг юм. Гэх мэтчлэн эргэлзээ гарах юм бол яах ёстой вэ гэх юм бол эсвэл буцаад 1-р алхамтаасаа эхэлнэ. Эсвэл мэрэгчлээ дутуу судалсан бол алхам 6 руугаа буцнаа гэсэн. Тэгэхээр энэ бол маш энгийн амархан тест. Энэ тестийн талаар бол энэ залууч хүүхд залуучдын төвөөс асууж болно тийм ээ. Манайд юуныхан багийнхан бол 20 хэд хуудас юм өгсөн байгаа тестээр шалгаж болно шүү гэдэг. Тэрийг ангийнхан багш нь ч юм уу тийм ээ аваад та бүхэн шалгаж болно гэсэн. Хэрвээ сонголтоо буруу хийвэл яах юм бэ гэж тийм ээ. За тэгэхээр нийтлэг гардаг алдаа нар гэсэн үг. За ямар алдаа гардаг вэ гэх юм бол тухайн одоо өөрийгөө таньж мэдээгүй ч юм уу чадвараа тодорхойлоогүй өөрийнх нь чадварт нь нийцгүүц мэрэгчлээ сонгоогүй эсвэл одоо ямар хичээл дээр илүү өөрөө их тийм ээ одоо чадвартай амжилттай байгаа ч гэсэн магадгүй тодорхойлж чадаагүй байх юм бол нэг гэсэндээ тэр бүх зүйл чинь сонголтын алдаанаар болоо явчихдаг гэсэн тийм ээ. За тэгэхээр хамгийн их одоо өсвөр насныхны хийдэг алдаа нь юу гэх юм бол бусдыг дуурайж сонголт хийх. Энэ үзэгдэл бол маш түгээмэл байдаг гэсэн.
найз нөхдийнхаа нөлөөллөөр тийм ээ нэг хэсэг одоо 3-4-өөр нийлдэг бол за одоо би олон улсын харилцаанд орлоо гэх юм бол за би ч гэсэн юу тийшээ орё гэдэг ч юм уу. Тэгэхээр эцэг эцэд амьдрал дээр зөвхөн бие хүн өөрийнхөө төлөөл юм гэдгийг өргөж ухамсарлах ёстой гэсэн. Мэдээж маш олон тойрон хүрээлж байгаа найз нөхдийн холбоо бол хамгаас нандин. Гэхдээ чиний амьдралыг зөвхөн чи өөрөө босгоно гэдэг зүйлийг яах нь өргөж ухамсарлах ёстой гэсэн. За тэгээд бас дараагийн нийтлэг шинж нь юу байдаг гэх юм бол цалин нэр хүнд гэдэг гадах шинжээр сонгодог гэсэн тийм ээ. За одоо юу гэдэг өнөөдөр Монголын нийгэмд одоо ямар ажил илүү их одоо нэр хүндтэй байна гэдэг ч юм уу тийм ээ. Тэрийг сонирхдаг. За эсвэл одоо уул уурхайгийнхан маш их цалин авд юм чи би тийшээ авна гэж боддог. Гэтэл тэр эдийн засгийн маань тийм ээ салбар маань өөрөө циклтэй байна. Магадгүй 20 жил ч юм уу 10 жилийн дараа дахиад өөр яах нь одоо мэрэгжлийн хүрээ бол илүү эрэлттэй болдог ч гэдэг юм уу. Гэх мэтлэн байдаг учраас хамгийн гол зүйл нь юу гэх юм бол чи дуртай юу? Энийг хийж чадах уу? Энэ мэрэгжил чамд зохирж гин үгүй гэдэг чинь хамгийн чухал зүйл ээ гэдгийг ойлгох хэрэгтэй. За тэгээд дээр нь нэмжлэхэд бол заашгүй тухайн мэрэгжлийнхаа талаар сонирхож тэр мэрэгжлийг тайлбарсан одоо job guide ч гэдэг юм уу тийм ээ. Энэ зүйлүүдээс бүгдөө олж уншаарай. Унших хичээгээ. Доор хаяж бүр 10 ширхэг ч хамаагүй гэсэн үг тийм ээ. Өөрийнхөө сонирхож байгаа мэрэгч. За тэгээд багш нь одоо хамгийн сүүлд юу хэлэх чинь вэ гэх юм бол мэрэгжлээ зөв сонгох гэдэг бол хамгийн хүний амьдралын чухал одоо цаг үе гэж хэлэх ёстой. Яагаад вэ гэх юм бол өнөөдөр цаг хугацаа гэдэг бол маш хурдтай явж байгаа тийм ээ. Технологийн одоо хувьслал маш өндөр хэмжээнд явж байгаа. Тэгээд хамгийн гол нь манай Монгол улс маань өөрөө маш их газар нутагт томтой хэрнээч гэсэн эдийн засаг нийгмийнхаа хэмжээгээр бол бид нар бол маш жижигхэн улс гэсэн. Нэгсэндээ олон улсын түвшинд бол цул улс гэж та бүхэн өөрсдөө мэдж байгаа тийм ээ. Бидний амжиргаа ямар байгаа вэ гэдэг. Тийм учраас ийм жижигхэн улсын иргэн ямар байх ёстой гэх юм бол доор хаяж 2-3 хүний чадварыг өөртөө эзэмсэн байх ёстой гэсэн. Нэг илүү чадварыг та бүхэн эзэмшнэ гэдэг маань 2 хүний төвшөнд очно гэсэн. Яагаад гэвэл нөгөө гадаад хэлээрээ дахин мэдээллийг олж аавна. Бусдаас илүү яах нь тэр талаар олж мэдэх учраас. Тийм учраас яах ёстой гэх юм бол мэдлэг чадвартай иргэн болно гэдэг маань бол нэгдүгээрт өөрийн чинь хувь амьдрал, хоёрдугаарт улс их орны чинь тийм ээ одоо эдийн засгийн хөгжил, нийгмийн хөгжилд нь маш том хувь нэмэр оруулах учраас өөрийнхөө сонгож байгаа мэргэжлээ зөв сонгоорой гэдгийг та бүхэндээ хүсэн өрөөё. За баярлалаа. Ирээдүйн эзэд мэрэгжил сонголтын аян. Сайн байцгаана уу? Хавар цаг биднийг цэцгийн баглаатай огтон авлаа. Зарим төгсөгчдийн хувьд мөнгө хонхны баяраараа ямар костюм өмсөх вэ? Хэрхэн үсээ засуулах вэ? Ямар дээл, ямар даашин зар гоёх вэ гэж асуудал тулгарч болох юм. Энэ бол асуудал биш. Энэ бол зүгээр нэг зурган дээр л нэг аятайхан гарах төдийл зүйл юм. Хамгийн гол зүйл бол мэрэгжлээ хэрхэн сонгох вэ? Жангум шиг мундаг тогооч болох уу? Леброн шиг шилдэг сагсчин байх уу? Эйнштейн шиг эрдэмтэн болох уу? Ээжгээ нягтлан бодогч болох уу? Энэ таны сонголт. Яг энэ цаг үеийг сонголт тань ирээдүйг тань илэрхийлэх болно. Эцэснэлэхэд бидний мэдхгүй 100 мэрэгжил байгаа. Яг тань тохирсон гайхамшигт тэр мэрэгжил та нэгэн газар байгаа юм шээс олох хэрэгтэй. Мэрэгжил сонголтоо зөв хийгээд тууштай цэцгэрээ. Танд амжилтыг хүсье. Нэрэ мэрэгжлээ буруу сонгох юм бол бөө юм болж авсан тэрхүү дипломо шаал дэмий гэртээ хадгалах хэрэг гарна шүү. Амжилт. Ирээдүйн эзэд мэрэгжил сонголтын аян. Зохион байгуулагч Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар.